сайн байцгаана уу бүгдээрээ математикийн мянган бодлого гэж гарсан байгаа тест-ийн шалгалтын тэрний математик 3-ийн багцын 29-с 40-р бодлогыг та бүхэнд бодолтой хүргье. За логарифм 29-р бодлогын логарифм 5 суурьтай x-ийн иймтэй тэнцүү өгсөн тэгшүүлгийг бодоорой гэсэн байна. За бодолт нь логарифмын арын илэрхийлэл ямар ч тэгээс их байх хэвээр. Заавал тэгэхээр тэгээс бага хариу гарвал манай хариу явах биш байх нэ. За тэгээд цөмөрөө энэ логарифм 2-ыг хүчин логарифм 5 суурьтай 3 гэдгийг 2-ийнхоо логарифмын арын илэрхийллийн зэрэг болгочвол логарифм 5 суурьтай явах нь 9 болчихно тийм ээ. За мөн 2-1-ийг логарифмын арын илэрхийллийн зэрэг болгоод оруулах юм бол логарифм 5 суурьтай 49-ийн 2-1 зүгөө 7 болох нь. За 3-1-ийг бас мөн адил логарифмын арын илэрхийллийн зэрэг болгоод оруулах юм бол логарифм 5 суурьтай 27-ийн 1-ийн 3-1 зүгөө 9 болох нь тий. За ингээд логарифм 5 суурьтай x маань юутай тэнцүү байх вэ гэвэл логарифм 5 суурьтай 9-ийг дээр нэмэх нь логарифм 5 суурьтай 7 буюу логарифмын арын илэрхийлэл үржиж байхад хооронд нь нэмж байхад логарифмын арын илэрхийлэл үрждэг. Тэгэхээр 9-ийн хүчин 7. Хасах нь логарифм 5 суурьтай 3 гэхээр нөгөө 3 гэдэг маань логарифмын арын илэрхийлэл маань хасж байгаа учраас хувааж байгаа. Хуваад. Тэгэхээр 9-ийг 7-оор үржүүлээд 3-даа яах нь хуваахаар логарифм 5 суурьтай x маань логарифм 5 суурьтай 21-тэй тэнцүү. Эндээс хоёр ижилхэн логарифмын хоорондоо тэнцүү байна гэж арын илэрхийлэл нь хоорондоо яах вэ? Тэнцүү байх нь эндээс x тэнцүү 21 байх нэ. За энэ тавьдсан бодолтой сэтгцэн юм шүү дээ. За 30 дугаар бодлогын харъя. За y тэнцүү 3-ыг үржихэн 4x зэрэг функцийг логарифм натурал логарифм y тэнцүү логарифм a дээр нэмэх b x логарифм c хэлбэрээр илэрхийлж болно гэж. За тэгвэл бодолтой харъя. Y тэнцүү 3-ыг үржихэн 4x зэргийнхаа хоёр талаас нь нөгөө зэрэг авъя гэдэг шиг зэрэг төвшүүлэг гэдэг шиг хоёр талаас нь логарифм хэмжилжээ. За тэгвэл натурал логарифм y тэнцүү натурал логарифм 3-ыг үржихэн 4x зэрэг. За тэгвэл логарифмын арын илэрхийлэл үржиж байхад логарифм маань нэмждэг тий ижил суурьтай логарифм одоо 3-ыг үржихэн 4x зэргийг логарифм 3 суурьтай натурал логарифм 3 дээр натурал логарифм 4x зэрэг болгоч. Мөн энэ логарифмын арын илэрхийлэлд байгаа энэ 4x зэрэг маань уршаа орохоор яах нь үржигддэг. За тэгэхээр натурал логарифм y тэнцүү натурал логарифм 3 дээр нэмэх нь x-ийг үржихэн натурал логарифм 4 боллоо. За ингэнгүүт 4 гэдэг маань өөрөө бас 2-ын квадрат учраас уршаа 2 зэрэг нь орё. Тэгэх юм бол натурал логарифм y тэнцүү натурал логарифм 3 дээр нэмэх нь 2x-ийг үржихэн натурал логарифм 2 боллоо. За эндээс манай a маань хэд байх нь 3, b маань бол 2, c маань мөн адил байх нь 2-оо гэдэг бодлоо гарч ирлээ тий. За ингэнгүүт ийм x таслал тавилаа натурал логарифм y хавтгаад гэсэн үг. X тэнхлэн xгэлээ y тэнхлэгийнхаа хавтгайн хооронд бол натурал логарифм y гэдэг тэнхлэг нөгөөх нь x тэнхлэг гэсэн юм хавтгай зурх юм байна л та. За энэ маань юу байх вэ гэсэн асуудал гэж эхэлж байна. Тэгэхээр одоо энэ натурал логарифм y маань одоо энэ тэнхлэг болоо хөрсөн чи энийгээ y-гээ төсөлчих болох нь шүү. Тэгээ y дээр нэмэх нь натурал логарифм 3 дээр нэмэх нь 2x-ийг үуч натурал логарифм 2. За тэгвэл цөмөөрөө x-ийн хооронд 0-ыг тавьд үзээ л дээ. X-ийн хооронд тгийг тавих юм бол натурал логарифм 3 л үлдэн тий. Натурал. За энэ цэгийг дайрах нь. Одоо x-ийн хооронд 0-ыг тавихад энэ тэг болчихно шүү дээ. Тэгэнгүүт энэний натурал логарифм 3 дайрах нь. За x-ийн хооронд цөмөөрөө 1-ийг өгөөд үзье. Тэгэх юм бол натурал логарифм 3 дээр натурал логарифм 4-ийг нэмсэнтэй ялгааг болчих учраас натурал логарифм 12-тай тэнцүү байх нь. За 1 дээр натурал логарифм 12 байх нь. Тэгээ энэ нэг цэг байх нь. За энэ хоёр цэгийг дайруулаад татчих юм бол ийм шулуун үүсэж. Тэгэхээр энэ маань бол шулуун байна гэж хэлэх юм тий. За 31 дугаар бодлогыг харъя. Логарифм a суурьтай x маань 7, логарифм a суурьтай y маань 4 гэж үзье. Тэгвэл энэ утгад олоорой гэсэн байна. За логарифм a суурьтай язгуурдаар x-ийг хуваах нь y-ийн квадрат вэ. Тэгэхээр логарифмын арын илэрхийлэл хувааж байна гэдэг чинь ижил суурьтай логарифмын хооронд нь хасна гэсэн. Тэгэхээр логарифм a суурьтай язгуурдаар x-ээс логарифм a суурьтай y-ийн квадратыг хасчих. За эндээс логарифмын арын илэрхийллийн энэ x-ийг 2-1 зэрэгээр шилжүүлчих. Тэгвэл логарифмын арын илэрхийллийн зэрэг уршаа орохоор үрждэг. Тэгэхээр 2-1 маань уршаа орж үрждэг. Квадрат маань бас уршаа орж үрждэг. Тэгэхээр 2-1 логарифм a суурьтай x-ээс хасах нь 2 логарифм a суурьтай y гэх юм. За эндээс логарифм a суурьтай x-ийг 7, логарифм a суурьтай y-гээ 4-г орлуулчих юм бол 2 логарифм a суурьтай y-гээ 4 x-ийг 7 4 x-ийг 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 4 x
1-ийн 1 үрчим 7 хасах нь 2-ийн 1-ийг үржих нь яах нь 4 гарах нэ. За эндээс нөгөө А, Б, С-гээ илэрхийлэр гэсэн тэ. Тэгэхээр энд А хуваах нь B байгаа юм биш үү? Тэгэхээр А нь 1, B нь 2, C нь 2 байх нь тэ. За тэгвэл эндээс ижил хуваар өгөөд үржчихвэл 2-ийн 1-ийг 2-ны 7-оос хасах нь 8 болоо ижил хуваар өглөө. 2-ны 7-оос хасах нь 16 буюу хасах 2-ны 9 гарлаа. Тэгэхээр манай хариу маань D гарах хэрэгтэй. Тэгэхээр энэ маань бол ардтсан юм шиг байна тий. За дараа B логарифм А суурьтай x-ийн кубыг үржих нь язгуур дээр муу адил нөгөө логарифмын араа илэрхийлж үржчихвэл жижиг суртал логарифмуудын хооронд нийлбэр бол саллаа. За эндээс муу адил нөгөө зэрэг маань уршаа орж үүсгэн тий. X-ийн маань зэрэг маань уршаа орших 3 логарифм А суурьтай x нэмэх нь логарифм А суурьтай y-ийн язгуур дор гэдэг маань 2-ны нэзрэх хэсэгт уршаа орохоор үржигдэх нь. За муу адил логарифм А суурьтай x логарифм А суурьтай y-гээ 4, 7 гээд орлуулчихаас өмнө энэ хэлбэр нь y гэж байгаа юм. Тэгэхээр y маань 3, y маань 1, g маань яах нь 2 байх нь. За ингээ орлуулчих. Тэгвэл 3-ыг үржих нь логарифм 7 нэмэх нь 2-ны үржих нь 4 боллоо. За эндээс 21 дээр нэмэх нь 2 буюу 23. Тэгэхээр манай хариу маань ээчгээ бас нэг орондоо тавьсан алдаатай тест байх юм тий. За 32 дугаар адил маань натурал логарифм x квадратыг нэмэх нь тэнцүү 1 дээр нэмэх нь 2 натурал логарифм x тэгшгэлийг бодорч. За хамгийн эхлээд цөмөрө логарифмын араа илэрхийлж тгийсгэх хэрэгтэй. Тийм учраас энэ натурал логарифм x аав чинь тгийсгэх. Энэ харин нөгөө логарифм нь болохоор x квадрат дээр нэмэх нь гэдэг бол ямар ч тооны квадрат тгийсгэх үед их үе тэнцүү. Тэндээ нэгийг нэмэхэд бүр нэгээс их үе тэнцүүтэй болчихдоо бодох шаардлага тий. За ингээд үүний дараа бодлого бодож цөмөрө 1 гэдэг маань натурал логарифм y буюу y суурьтай y маань ижирхэн суурьтай логарифм 1 болчихж байгаа тий. Энэ хоёроо бас логарифмын араа илэрхийлэх зэрэг болгоо буцаагаад оруулчих. Тэгэхээр ln y дээр нэмэх нь ln x квадрат буюу логарифмын суурь нь ижирхэн нэмж явах юм бол араа илэрхийлэх хооронд өөрчилждэг. Тэгэхээр юу болох вэ гэвэл натурал логарифм x квадрат дээр нэмэх нь 1 натурал логарифм y гүчгийн x квадрат гэсэн. Тэгэхээр энэ хоёр маань хоёр талдаа натурал логарифм гэж тэнцсэн юм чинь энэ хоёр тэнцэнэ гэдэг чинь араа илэрхийлэх хоорондоо юм гэсэн тэнцүү гарт харах нэ. За уршаа бага x квадратаа тэнцвэрийн хойно оруулчихвал 1 тэнцүү y-г үржих нь x квадратаас x квадрат буюу x квадратаа хаалтнаас гаргачвал 1 тэнцүү y-гээс асах нь 1-ийг үржих нь x квадрат. Эндээс x квадрат маань юутай тэнцвүүл 1-ийг хуваах нь y-тэй яах вэ тэнцүү байна. За ингээд квадрат зэрэг хоёр талаас нь авъя. Тэгчрэг язгуур авъя. Тэгэхээр тэгчрэг язгуур авахдаа бол нэмэх хасах авдаг. Тэгэхээр нэмэх хас 1-ийг хуваах нь язгуур дор 1-тэй y-гээс асах 1 боллоо. Гэтэл манай тодорхойлох мөч маань энд тгээс их тоо гэдэг өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ хасах тоо нь бол манай тоо биш. Нэмэх 1-ийг хуваах нь язгуур дор y-гээс асах 1 маань манай яах нь хариу болж таарах нэ. За 33 дугаар бодлого харъя. 2 логарифм 2 суурьтай x тэмдээ нэмэх нь тэнцүү 3 дээр нэмэх нь логарифм 2 суурьтай x-ээс асах 1 тэнцвэрийг бодоорой гэсэн. За энэ эхлээд тодорхойлох мөч логарифмын араа илэрхийлэл тгээс их багс. За мөн x 2 логарифм байгаа учраас нэг нь x нөгөөх нь x-ээс 1 байгаа юм чинь энэ хоёр маань хоёулаа тгээс их багс. Эндээс харах юм бол энэ хасах 1 маань хоошоо орох юм бол нэмэх 1 болчих ш. Тэгэхээр x нь тгээс чих нэгээс чихээр нэгээс их хариул манай хариу гэсэн бол таарах нь огтлцлно. За бодлого руу оръё. За 2 гэдэг маань логарифмын араа илэрхийллийн зэрэг болоод орчиж болно тий. 3 гэдэг маань харин логарифм 2 суурьтай 2-ын 3 зэрэг болчих болно. Яагаад гэвэл логарифм 2 суурьтай 2 маа гэдэг маань 1 тэгэхээр урд нь байгаа 3-аа үржүүлээ хойшоо оруулчих болно. За логарифмын араа илэрхийллийн зэрэг ижирхэн логарифм суурьтай логарифмын хооронд нэмж байх юм бол араа илэрхийлэл үржих 2-3 чинь 8. 8-ыг x-с 1-ээр үржихэд логарифм 2 суурьтай 8x-с хасах нь 8 болт тарлаа. За тэгэхээр энэ хоёр логарифм хоёулаа ижлэх 2 суурьтай болчихж байгаа юм чинь араа илэрхийлэл нь тэнцүү ээжиж энэ маань яах нь тэнцүү байх. Тэгэхээр x квадрат тэнцүү 8x-с хасах нь 8 буюу уршаа оруулжингууд x квадратаас 8x нэмэх нь 8 тэнцүү тэгнэ нөгөө квадрат гэж болчихно тий. За квадрат гэж багш нь дискриминатор өгөөд 8 квадратаас хасах нь 4 үржих нь 8 тэнцүү 32 байх нэ. За тэгэхээр дискриминатор маань 32 гарчлаа. Тэгэхээр x1 2 маань томьёондоо орлуулчихвал x-ийн өмнөх тооны хасах 8 байгаа шүү дээ тий. За тэгэхээр x-ийн өмнөх тоо хасах 8 чинь нэмэх 8 болгоод нэмж хасах 32 маань 16 үржих нь 2 буюу 16-аас 4 гарна шүү. Тэгэхээр 4 язгуурын дор 2-ыг хуваах нь 2 боллоо. За эндээс x маань 4 дээр нэмж хасах яах нь
яа 2 язгуурын дор яах нь 2 гэдэг үг яах нь тоотой яах нь тэнцлээ. За ингэнгүүт нөгөө манай тодорхойлох мөч чинь x нь нэгээс их тоо болсон ш цөмөрөнгийнх нь тий. За тэгэхээр нэгээс их тоогоо харах юм бол дөрөв дээр юм тоо нэмж байгаа, эерэг тоо нэмж байгаа юм чинь энэ угаасаа нэгээс их тодорхойлох нэгдүгээр шийдвэр манай шийдвэр мөн байх нь. Харин хоёрдугаар шийдвэр цөмөрөөр сонирхож үзье. Хоёрдугаар шийдвэр маань болохоор 4-өөс хасах нь 2 язгуурын дор 2 их нь 2 болсон гэсэн хариу байна. Тэгтэл язгуур дор 2-ыг ойролцоогоор 1.4-тэй тэрийг 2-оор үсгээр 2.8-тай. Тэгэхээр нэгээс 2.8-тай тоогох юм бол ямар ч нэгээс ямар тоох нь их тоог. За тэгэхээр 2 хариу маань хоёулаа манай хариу яах нь мөн байх нэ. За дараагийн бодлого 34 дугаар бодлого. 4 e-ийн хасах x зэрэг нь 3e(x)-тэй нэмэх нь дүүрдэгчтэйглийг чийм шийттэй гэдгийг харуулаарай гэж. За бодолтой хий. За хасах зэрэг гэдэг маань бол 1-ийг кваах нь буюу 3 тоо гэдэг тийм үнийхээ. Тэгэхээр 4-ийг кваах нь e-ийн x зэрэг нь тэнцүү 3e(x)-тэй нэмэх нь 4 боллоо. За ижид 2 e(x)-ийг өгчий хөдөлгөн. Тэгвэл 4 тэнцүү 4-ийн e-ний x-ийн 4 гэдэг маань e-ний x-ийн 3 e-ийн x-ийн 2 зэрэг нэмэх нь 4 e-ийн x зэрэг болох. За тэгэхээр хуваарууд нь угаасаа e маань өөрөө 271 ойролцоогоор эерэг тооны ямар ч зэрэг маань бол эерэг байх учраас хуваарийн төрөлтэй хаяад зөвхөн хүртүүрүүдэд хооронд нь тэнцүүлчихье. Тэгэхээр 4 тэнцүү 3 e-ийн 2 зэрэг e-ийн 2x зэрэг нэмэх нь 4 e болчихлоо. За үүнийгээ нэг талд нь зоодлоо ялгачих юм бол тэгэхээр 3-ын e-ийн x-ийн 2 зэрэг нь 4 дээр нэмэх 4-ийг үржих нь e-ийн x хасах нь 4 гэсэн энэ квадрат гişний хэлбэртэй болчихно. Нөгөө орлуулгын аргаар бол квадрат гişтэр e-ийг орлуулгач гэж. За тэгвэл шууд багш нь орлуулсан гэж үзээд дискриминантаа бодчихъя. Тэгэхээр 4-ийн квадрат 16 хасах нь 4-ийг үржих нь 3 үржих нь хасах 4 гэнэ. Сул гişрээ тэмдэгтэй авч байгаа шүү дээ. За энд харж энд. Тэгэхээр дискриминант маань эндээс 64 буюу e-ийн x маань 2 шиг гарах нь тий. За хасах 4 дээр нэмж хасах нь нөгөө 64-с чинь 8 гарна. Хуваах нь 2-ыг үржих нь квадратын өмнөх коэффициент буюу 3-аар үржихэд 6 болох. Эндээс e-ийн x маань нэг бол 2-ыг хуваах нь 3, нэг бол хасах 2 гэж. Тэгтэл e маань өөрөө төхөн хэлсэн шүү дээ. Ямар ч тохиол эерэг таа орно. Тэгтэл хасах дотоод байх нь тэнцэхгүй байна. Тэгэхээр 2 дугаар шийдвэр нь манай шийдвэр биш. 3 дугаар шийдвэр нэгдүгээр шийдвэр нь манай шийдвэр. За эндээс e-гээ логарифмчилж e-ийн x зэргийг логарифм руу шилжүүлчих. Тэгэхээр x тэнцүү натурал логарифм 3 суурьтай 2. e суурьтай логарифмыг натурал логарифм гэж нэрлэж байгаа шүү дээ. Тэгээ ингээс логарифмын арыг илэрхийлэх хуваажна гэж жижиг суурьтай логарифмын хооронд хасна гэсэн. Тэгэхээр логарифм 2-ийн 2-оос l-ийн 3-ыг хассан гэсэн цор гажигтай байна гэдгийг харуулчлаа. Эндээс a маань бол 2, b маань бол 3 байх нэ. За 35 дугаар бодлого харъя. X нь натурал логарифм буюу e суурьтай логарифм 1-ээс хасах нь y хасах нь натурал логарифм y гэсэн юм байна. Y маань өөрөө 0-оос 1-ийн хоорондын бутархай тоо байна шүү гэсэн. Тэгвэл энэ функцийг олоорой гэж y-ийг олоорой гэсэн юм тий. Энэ манай удаалт хэлбэр өгсөн юм тий. За тэгвэл харъя эзэмэр. Логарифмын арыг илэрхийл суурь нийжлэхэн байхад хасж байгаа логарифмын арыг илэрхийлэхийн хооронд хуваачдаг. Тэгэхээр тэр ёсоор x тэнцүү логарифм натурал логарифм 1-ээс хасах 1-ийг хуваах нь y болчихлоо. За энэ натурал логарифм гэдэг маань өөрөө логарифмын e суурьтай ln гэж үздэгтэй тий. Тэгэхээр e суурьтай байх юм бол ихээр хоёр талаас нь логарифмаас чөлөөлөе. e суурийг нь уршаа оруулах юм бол логарифмын суурь маань илтгэгчийн зэргийн суурь болдог тий. Тэгэхээр e-ийн x зэрэг маань 1-ээс хасах нь y хуваах нь y-тэй тэнцүү бол таарлаа. За эндээс y маань өөрөө угаасаа энэ өгсөн нөхцөлд маань бол 1-ээс 0-ийн хооронд нэмэх тоо гэнэ өгсөн чинь y-ийг ишин үржүүлчих. Тэгэхээр y-ийг e-ийн x зэрэг үржлээ. Нэмэх нь тэнцүү 1-ээс хасах 1 болох. За хасахыг уршаа оруулчих. За тэгвэл юу болох вэ? Y-тэй үржих нь e-x нэмэх нь y тэнцүү 1. За энийгээ y-ийн хаалтнаас гаргачвал e-x-тэй нэмэх нь 1 нь хаалтан дотор өгдөг байна. Эндээс y-ийг олчвал x-тэй нэмэх нь чинь тгээс их тоо учраас 1-ийг хуваах нь x-тэй нэмэх нь 1 буюу нөгөө манай функц маань ийм хэлбэртэй болчихлоо. За гэтэл функц маань ингээд гаргасан хэлбэр нь e-ийн ax-ыг хуваах нь b-тэй нэмэх гэсэн юм тий. Тэгэхээр эндээс юу гаргаж авахыг бол ямар ч тооны тэг зэрэг 1 байдаг учраас e-ийн тэг зэргийг хуваах нь 1 дээр нэмэх нь x-ийг биччих юм бол эндээс манай a маань явах тэг, b маань 1, c маань бас 1 байх гэсэн юм тоо
За одоо ингэж байхыг харуулчихсны дараа нэгээс 0-ос 1-ийн хооронд интеграл авах гэсэн юм. x-с f от x-с. За тэгээ бидний гаргасан юм маань 1-ийг хуваах нь x-тэй нэмэх нь 1 байгаа учраас интеграл авъя. За шууд интеграл авах боломжгүй харагдчихэв тий. За тэгвэл багш нь x-ээр үржүүлээд байгаа гэж. Интегралын ар илэрхийллийг x-ээр үржүүлээ өгч. За дифференциалын хойшоо ямар нэг ховсогч авахдаа бол интеграл авч ирдэг. Тэгэхээр x-ийн дифференциалын хойшоо оруулж. Тэгэх юм бол юу бол таах нь? 1-ийг хуваах нь x-ийг үржих нь хаалтаа нэлээ x-тэй нөхнийг хаалтаалаа dx болчихно. Одоо өөрөөр хэлбэл энэ y-ийн x зэрэг маань дифференциалын хойшоо интеграл аварчдаг. За үүндээсээ цөмөрөө тодорхой бус коэффициентийн арга ашиглаад 1-ийг хуваах нь энэ хоёрын үржирээгаа 1-ийг хуваах нь y-ийн x-с хасах 1-ийг хуваах нь x-тэй нөхнийг гээд задлчих. Ижил өөрөөхөд эргээд энэ маань гарна шүү дээ. y-x-үүд нь оронд тусдаа тий. За ингүүд тус үрээс нь интеграл авчих. 0-ос 1-ийн хооронд y-ний 1-ийн bx хасах нь 0-ос 1-ийн хооронд x-тэй нөхний 1-ний 1 dx болох нь. За одоо эндээс харах юм бол энэ y-x a гэдэг ингээд төсөөлөл л да. Тэгэхээр гацхны зэргийн интеграл маань l нэт. Тэгэхээр энэ маань эхний интеграл маань болохоор l нь x хэл маань 0-ос 1-ийн хооронд тий. За дараагийн хам интегралыг бодох гэтэл дифференциалын ойдол маань яг адилхан байх юм бол интеграл руу шилждэг. Гэтэл дифференциалын ойдолд нэгийг нэмж өгвөл биднийх тэнцгээд байна. Нэгийг нэмээд өгч. Энэ ямар нэгэн нөлөө явах нь үзүүлэхгүй. Ягаад дифференциал гэдэг маань уламжлал шүү дээ. Ямар ч тогтмол тооны уламжлалт хийх учраас ямар нэгэн нөлөө урдаа явах нь үзүүлэхгүй байна. За ингээд x-ийнхаа орнд 1 зэрэг орлуулад тгийг орлуулад l-ийг биччихье. l-ийг y-гээс хасах нь l-ийг 1. За ингээд хэлээ орлуулчихлаа ихнийх. Хоёр дахь интеграл маань болохоор натурал орчны x-тэй нэмэх 1 буюу 0-ос 1-ийн хооронд бас хэлтэй байх юм тий. За ингээд логарифмын арын илэрхийлэл суур хоёр ижлэх байвал 1 гардаг. Одоо энэ ln гэдэг чинь логарифмын y суурьтай y гэсэн үг чинь шүү дээ. 1. Логарифмын арын илэрхийлэл 1 гэх юм бол тэг байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө ямар ч тооны тэг зэрэг 1 гэдгийг ургана шүү дээ. Тэгэхээр 1-ээс хасах нь тэг буюу ln за нөгөө арын илэрхийллийнхаа интегралынхаа хэдээ тэлээ орлол y дээр нэмэх нь 1 хасах доод хэлний хасах нэмэх болоод тгээ орлуулахаар ln хэд болно гэсэн үг 2 болчихлоо. За тэгэнгүүт одоо энэ ln y дээр нэмэх 1-д хасж чинь. Тэгэхээр энэ ижлэхэн суртал логарифм хасж байгаа арын илэрхийлэл хуваадаг y-г хуваах нь y дээр нэмэх 1. За мөн адил натурал логарифм хоёр ч хойно нэмж байгаа учраас арын илэрхийлэл үржлээ 2-ын y-г хуваах нь y дээр нэмэх 1. Эндээс d маань бол 2 f маань бол 1 гэдэг нь гарчлаа тийм ээ. За 36 дахь бодлого харъя. f от x маань бол 4x квадратын 9x хасах нь 8 хуваах нь x дээр нэмэх нь 2 x-с хасах нь 2-ын үржүүр байна. Энийг тодорхой бус коэффициентийн ийм хэлбэр шилжүүлээрэй гэсэн. За тэгвэл цөмөрөө бодолтыг хий. За 4x квадратын 9x-ийг хасах нь 8-ага. За хуваар нь хооронд үржижээ. Тэгэхээр юу бол таарах нь? 2x квадрат 4x 3x хасах нь 2. За энэ тооч. Тэгэхээр юу болох вэ? Эхлээд 2-ыг өгье. Тэгэхээр 2x квадратаар үржихээр 2x-ийн 4x-ийн x квадрат 3x-ийг 2-оор 6x хасах 2-ыг 2-оор үржихээс нь хасах 4 боллоо. Хаслаа 4x квадрат болчихно. Тэгэхээр 9-өөс хасах нь 6x гэж 3x 8-аас хасах нь хасах 4-ийг нэмэх боллоо. Хасах 4 болох нь. Тэгэхээр 2 оногдож 3x-ээс хасах нь 4 үлдлээ. За тэрийг юу гэж чих нь? f от x тэнцүү. За ногдор очлоо тийм. 2 дээр нэмэх нь нэг хуваараа үржигдэх нь хэвээр нүчээ. X дээр нэмэх нь 2. Үржих нь x-ээс хасах нь 2-ны үлдэгдлээ дээр нүцсэн байна. 3x-ээс хасах нь 4 байна. За үүнийг тодорхой бус коэффициентийн аргаар задлын хойтлын арсенал илэрхийллээ. Энд бол том а маань бол 2 болчихсон шүү. Тэгэхээр b хуваах нь x дээр нэмэх нь 2, c хуваах нь x-ээс 2x-ээс 1 гэж задлжээ. За эндээс цөмөрөө их зөрүүлээд ижил хөрөг шүү. Тэгэхээр энэ b-дээ юу гэх вэ гэх юм бол 2x-ээс хасах нэгээ c-дээ x дээр нэмэх нь 2 өгье. За тэгвэл x-ийн өмнөх коэффициент маань манай нөгөө задлахаас өмнөх маань x-ийн өмнөх коэффициент нь 3 байна. Харин хойдолт маань бол энд 2x-ийг өгөхөөр 2b хойшоо x-ийг өгөхөөр 2c гарах. Их суулгч шүүний x-ийн өмнөх коэффициент нь болохоор 2b дээр нэмэх c 3-таад гэж байна. За одоо цөмөрө суулгч шүүн буюу x-ийн тэг зэргийн өмнөх коэффициент юм тийм. Тэнцвэрийн тэргийн бол суулгч шүүн өмнө бол хасах 4 байгаа. Харин хойдолт маань бол юу байх вэ? 2x-ээс хасах нэг буюу хасах нэгийг b-гээр хасах b нэмэх нь 2c гэсэн суулгч шүүний өмнөх коэффициент.
За эндээс цөмөр хоёр талын эхний тэгшлийн хоёр талын асах 2-оор үржиж. Тэгээ асах 6 тэнцээ асах 2 асах 4 б-гээс асах 2c. За доотлын тэгшлийн хэвээр нь бичээд хооронд нь хасчих бол нэмч тий хасах 10 дээр нэмэх нь хасах 5b гэж цэнүүд нь хоорондоо усчих. Тэндээс b тэнцүү 2 гарч байна тий. За энийг олоо c-г ордолч. Одоо яг нь 2b-ийн хооронд 2 өгчөж 2-ийн 4 болон 4-3-аас орцгоор чинь хасах 1 болох. C-г хасах 1 гарах. Тэгэхээр ингээд том А маань 2, том B маань 2, том C маань хасах 1 гарлаа. За тэгэхээр ийм илэрхийлэл маань ийм хэлбэртэй явах нь болчихлоо. За ингээд илэрхийлснийхаа дараа 1-ээс 4-өөр интеграл авах гэсэн. За интеграл 1-ээс 4-ийн хооронд интеграл авъя. Тэгэхээр 2 дээр нэмэх нь 2-ыг хуваах нь x-ээс нэмэх нь 2, хасах нь 1-ийг хуваах нь 2x-ээс 1d гэсэн интеграл авъя. За тусраас интеграл авчээ. За тусраас интеграл авах юм бол 2-ын интеграл маань 2x болох нь. Энэ хоёрыг урд нь урьжиж өгөөд муу адил дифференциалынхаа адил 2-ыг нэмээд өгчих юм бол l-ийн x дээр нэмэх нь 2 болох нь. Өмнөх бодлогын дагуу гэсэн шүү дээ. Тэгээ хэл маань 1-ээс 4-ийн орд. Хасах нь за энэ интеграл маань хараахан бол шууд авах боломжгүй байгаа юм тий. За тэгвэл ингээд тусад нь биччихье. За тэгвэл 2x-ийнхаа одоо оронд x-ийн хооронд 4-ийг орлуулах. 8 дээр нэмэх нь 2l-ийн 6 болох нь тий. 4 дээр 2 нэмээд. Хасах нь доод хэл 1-ийг орлуулж. Хасах нь 2, хасах нь 2l-ийн 3 боллоо. За одоо дифференциалын нөгөө үлдсэнийг интегралынхаа дифференциалын ойдлыг интегралын ойдлогоо адилхан болгохын тулд дифференциалын ойдлыг 2-оор үржүүлж өгье. 2-оор үржүүлж. Тэгвэл эсрэгээр нь хувааж өгнө. Нөгөө дифференциал гэдэг маань нөгөө уламжлал шүү дээ. Тэгэхээр 2 илүү гараад байгаа учраас 2 хувааж өгч юм тий. За тэгээ муу адил дифференциалын дуртай тааг нэмж өсч өгөх нь ямар нэг өөрчлөлт учраас хасах 1-ийг хасаад өгч. За тэгэнгүүт муу адил l-ийн интеграл болчих чинь тий. Хасах 2-ны 1-ийг үржих нь l-ийн 2x-ээс хасах нь 1-ээс 4-ийн орны хэлээ. За бидний харин тоо маань юу болсон бэ гэвэл уртлын 8-аас 2-ыг хасахаар 6 болох нь. Тэгээ 2l-ийн 6-аас хасах нь 2l-ийн 3 боллоо. За одоо цөмөрөө дээд хэллэгээ орлуулчих. Орлуулахаас өмнө ингээ энэ 2-ыг тогт натлаар одоо бидний арай дэлхийн зэрэг болохоор 6-гийн куб 36 болчихно тий. Энэ хас 2-ын тог бас уршаа логарифмын арай дэлхийн зэрэг болохоор 3-ын квадрат хасах байсан болчихно тий. За ингээд 2l-ийн за 4 орлуулахаар l-ийн 8-аас хасах нь 1 буюу l-ийн 7 болж байна тий. Хасгын нэмэх 2l-ийн 1-ийг орлох 2-оос 1 хасах нь l-ийн 1 болт. Тэгэхээр l-ийн 1 маань бол логарифмын арай дэлхийн маань 1 байна гэдэг тэг байдаг тий. За тэгэнгүүт цөмөрөө энэ 6 дээр нэмэх нь логарифм 36-аас логарифм 9-ийг хасахаар ижлэхэн сүртэй логарифм хасж агаад арай дэлхийн хуваад 36 4 9 очиж. Тэгэхээр l-ийн 4 болчихно. Хасах нь l-ийн 2-ны 1-ийн l-ийн 7 боллоо. За тэгвэл цөмөрөө энэ 2-ны 1 гэдэг энэ хаваараа харангуут 2-ны 1-тэй байгаа учраас энд 2-ны 1-ийг 2-ны 2 гэж удаад 2-ны 1-ээр үржүүлээд 1 2-ын хойшоо арай дэлхийн зэрэг болохоор 4-ийн квадрат маань 16 болчихно тий. Тэгээ хоёулаа энэ 2-ны 21 гэсэн учраас хаалтнаас гаргаад ижлэхэн сүртэй логарифм хасч байна гэдэг чинь хуваа гэсэн. Тэгэхээр 6 дээр нэмэх нь 2-ны 1-ийн l-ийн 16-г хуваах нь 7 буюу эндээс a маань хэд байх нь 6, b маань болохоор яг 1, c маань 6, d маань 7 гэсэн юм байна гарч. За одоо 37 дугаар бодлогоо хараад үзье. 37 дугаар бодлого энэ функцийг авч үзээд ингээ бас задлаарай гэсэн. За бодолтыг харъя. Хуваарийг харах юм бол эндээс бол хуваар маань болохоор x квадратыг 3x үржиж куб зэрэгтэй. Өртөр маань болохоор квадрат зэрэгтэй авчмаас бүхөлийн ялах шаардлага байхгүй байна тийм. Тэгэхээр шууд томьёо өгсөн хэлбэрээр илэрхийлье. А хуваах нь x нэмэх нь b хуваах нь x квадрат нэмэх нь c хуваах нь 3x нэмэх нь 2 үүсгэж. За зөрүүлээд ижлэх ухаар a дээр маань бол x-ийг үржих нь 3x нэмэх нь 2 болно. А b дээр бол 3x нэмэх нь 2. C дээр x квадрат гэсэн ижил өгнө. За эндээс нөгөө тодорхой бус коэффициентийн аргаараа квадратуудын өмнөх коэффициентийг тэнцвүүлвэл анхны хэлбэрийн x-ийн квадратын өмнөх коэффициент маань бол 3 байгаа. Харин хойдолд бол x-ийг 3-аар үржүүлсэн 3a c дээр 1x квадрат байгаа учраас 3a дээр нэмэх c гэсэн коэффициент байна. X-ийн нэг зэрэг агуулгахад тэнцвүүгээр бол x байхгүй учраас x-ийн өмнөх коэффициент нь тэг. Хойдолд маань болохоор энэ ax-ийг 2-оор үржүүлэхээр чинь 2a гэдэг коэффициент. Мөн b-гээ 3x үржихэд чинь 3b гэдэг коэффициент гарч. Тэгэхээр 2a дээр нөхөр 3b гэдэг коэффициент. За x-ийн тэг зэрэг буюу сул гишүүний өмнөх коэффициент маань бол тэнцвүүг уртлах бол хасах 4 байна. Хойдолд маань болохоор энэ b дээр гарч ирж байна. 2b болдог. Энэ маань бол сул гишүүн байна тийм.
За ингээ харангуут манай хамгийн доотлоос B тэнцээ хасах 2 гэдэг нь гараад ирлээ. За B-гээ энд хасах 2-оор оруулж хасах 6 олно уршаа оруулахаар биш нэмэх 6 олно хасах 6 2-тоо онгууд А тэнцээ хасах нэмэх 3 хасах нэмэх 3 гарах юм байна. Хасах 6 болоод уршаа орохоор нэмэх 6 болчих тийм. За тэгвэл А-гийн 3-г болсон чинь 3 3 9 боллоо хамгийн дээдлийн төслөлөө орлууллаа. Тэгэхээр 3 9 уршаа оруулах 3-аас 9-ийг хасгаар чинь хасах 6 юм уу тийм. За тийм байна тийм. За ингууд манай хэлбэр маань 3-ыг хуваах нь x хасах нь x 2-ыг хуваах нь x квадрат хасах нь 6-г хуваах нь 3x гэх юм. Тэгэхээр том А маань 3, том B маань хасах 2, том C маань 6 гэсэн юм боллоо. За одоо B-д нь интеграл авах гэсэн 1-ээс 2-ийн хооронд интеграл авах. За эндээс интеграл авъя. За тэгэхээр энэ 3-ын тоо бол үрчиж байгаа юм чи уршаа гарчин. Тэгэхээр 1-ийн хуваах нь x интеграл чи ln x болно тийм. ln x. За мөн энэ хасах 2 зэргийн интеграл маань болохоор хасах 2-д 1-ийг нэмэхээр чинь хасах 1 гарсан зэрэгт нь хуваахаар хасах 1 хуваахаар чинь 2x-ийн 2-ыг хуваах нь x болчихно тийм. За энэ 3 маань бол 6 маань бол уршаа байна. Харин энэ дифференциалын байдлыг интеграл байдлаар хавьд 3-т үржиж өгөөд хувааж өгсөн үйл яг өмнөх бодлоготой яг хийгдээд энд 3 үржиж хувааж өгчих юм бол ln 3x-тэй нэмэх нь 2 боллоо. За дээд хэл маань 2, доод хэл маань 1 учраас 2-оо орлууллаа. Бас хасах нь 1-ийг орлуул хасчих. За тэгвэл ln 2-ыг дээр нэмэх нь 2-ыг хуваах нь 2 хасах нь 2 ln 8 боллоо тий. Хасах нь доод хэл 1-ийг орлуулахаар чинь натурал логарифмын арын хэл 1 байх тэг болчих. Тэг. За энэ тэг маань тэгж гарч ирсэн байна тий. За тэгэхээр 2-ыг 1 хуваахаар 2 хасах нь 2 ln за 1-ийг орлуулахаар 5 болох нь. За эндээс 2-ыг 2 хуваахаар 1 за тэгээд ийм болчих юм төө өөр юм байхгүй байх шүү. За хасгаалтаа нээчих зүгээр. Хасгаалтаа нээчих. За тэгвэл юу болох вэ? 3 ln 2 дээр нэмэх нь 1 харин 8-га 2-ын кубгээ задлчих тий. Уршаа үржүүлэх гэдэг шүү. За хасах нь 2 хасгаалт нэхэр хасгасхын нэмэх 2 ln 5 болох нь. За тэгэнгүүт 3 ln 2-оос хасах нь 1 хасах нь нөгөө 2 уршаа зэрэг нь ороо үржигчээр чи 2 3 6 гээ 6 ln 2 нэмэх нь 2 ln 5 боллоо. За тэгэхээр 3 ln 2-оос 6 ln 2-ыг бол хасчулна логарифмын арын хэлхийг ижлэх учраас. Тэгэхээр хасах 3 болох нь. Хасах 3 ln 2-оос хасах нь 1 хасах нь нэмэх нь 2 ln 5 боллоо. За одоо үүнийг хасах 3 хоошо зэрэг нь болгоо оруулчих. Тэгэхээр 2-ын хасах 3 зэрэг буюу 8 ln 8 хасах нь 1 энэ 2-оо бас зэрэг орчвол ln 25 болчихно тий. За тэгэхээр логарифмын арын илэрхийлэл ижлэхэн логарифмын суртаа нэмж яхад арын илэрхийлэл хооронд үждэг гэсэн учраас ln 25-ыг хуваах нь 8 хасах нь ийм болох. Тэндээс А маань бол яг жижиг А маань бол 2, жижиг Б маань 5, жижиг С маань бол 8, А Д маань 1 гарсан байна. За 38 дахь бодлого харъя. За интеграл 1-ээс 4-ийн хооронд за энэ илэрхийллийг язгуур дээр x-ийг уу гэж оруулаа интеграл олохоор гэсэн. За цөмөр олъё. За тэгэхийн тулд орчлуулгын алт хүлж алт нээлээ. Ууга язгуур дээр x-ийг орлуулж. Тэгвэл хоёр талын квадрат зөвшөөрчвөл у квадрат маань x тэнцүү. Энийн хоёр талаас дифференциал авчи. Тэгэхээр у квадратаас дифференциал авахар чинь 2 у д у тэнцүү x-с дифференциал авахар dx болно. За одоо хилээ орлуулдаг орлуулган дээр. За тэгэхээр x-ийн хооронд 1-ийг орлуулчих. У 1 болох гэж. Тэгэхээр язгуур дээр 1 гэдэг маань 1 тэнцүү. Нэг дээд хэл доод хэл маань 1 хэвээр байх нь тийм. А дээд хэл маань бол 4 байгаа. Тэгэхээр язгуур дээр 4-өөс 2 гардаг учраас дээд хэл маань бол 2 болж болох юм. Тэгэхээр одоо бүх орлуулгад дуусчихсан байна. За тэгэхээр интеграл 1-ээс 2-ын хооронд язгуур дээр x-ийн хооронд 1-ийг тавьсан байгаа. Уг тавьсан багш 1 уугаас асах нь 1 хуваах нь 2-ыг үржих нь у квадраттай нэмэх нь у үржих нь dx-ийн хооронд 2 у д болчихно. За доотлоос нь 2 уг хаалтнаас гаргачих юм бол 2 уг үржих нь уудаа нэмэх 1-ний угаас асах 1 болох юм. Тэгэхээр энэ 2 уунууд нь хоорондоо хураагдчихна тийм. За тэгвэл манай интеграл маань 1-ээс 2-ын хооронд уугаас асах нь 1 хуваах нь уудаа нэмэх 1 д у гэсэн интеграл. За ийм болохыг харуулаарай гэсэн. Тэгэхээр эндээс ад нь манай хэл маань 2, бэд нь доод хэл маань 1 гэж гарах нэ. За одоо үүнээсээ цааш интеграл аваарай гэсэн. За авъя. Тэгэхэд бол багш нь юу байлаа? 1-ийг нэмээд тасаад өгчөө хөртөөдөө. Тэгэхээр 1-ийг нэмэхээр уудаа нэмэх 1 хасах нь 1 хасах 1-тэйгээ хасах 2 болж байна. За ингээд туус руу нөөч. Уудаа нэмэх 1 ээж уудаа нэмэх 1 хасах 2-ооч уудаа нэмэх 1 тууч. Тэгвэл интеграл маань юу болох вэ? 1-ээс хасах нь 2-ыг хуваах нь уудаа нэмэх 1 боллоо. За эндээс 1-ийн интеграл маань бол
хасах хоёрыг үржих нь энэ O дээр нэмэх нэгийг дифференциалын ойдол бас нэгийг нэмээ өгчөөр натурал логарифмын интеграл болж байна тийм. ln O дээр нэмэх нэг боллоо. За одоо ингээ O-гийн хооронд эхлээд 2-оо хасах нь доод хэл 1-ийг орлуулад хасчих. За тэгэхээр 2-оос хасах нь ln 3 хасах нь 1 нэмэх нь 2 ln 2 боллоо. За одоо энд 2-ын тоогоо зэрэг болгоо оруулж 2-оо зэрэг болгоо. Тэгэхээр 3-ын квадрат буюу 9 болно. Энэ 2-ын тоогоо зэрэг болгоход 4 болчихно. Тэгэхээр 2-оос 1 хасахад 1 болчихно. Тэгэхээр 1-ээс хасах нь ln 9 нэмэх нь ln 4. Тэгэхээр миний байраас болохоор ln 4-өөс ln 9-ийг хасах юм шиг байгаа болно. Тэгэхээр жижигхэн сүртэй логарифмын хооронд хасчих юм бол хуваадаг. Тэгэхээр 1 дээр нэмэх нь ln 4-ийг хуваах нь 9 байна. Эндээс c маань бол яг 1, d маань бол 4, e маань 9 гарах нэ. За 38 дугаар бодлого харъя. O тэнцүү тангас x орлуулгаар энийг ийм гэж харуулаарай гэсэн байна. За харуулъя эхлээд зөв. За тангас n дээр нэмэх нь 1 2x нэмэх нь тангас n зэргийн x dx гэсэн. Тэгэхээр эндээс зэргийг харангуут 2-оор ялгаатай юм тийм. Тэгэхээр тангас n зэрэг хаалтаас гаргачих. Тэгвэл тангасын n зэргийг үржих нь тангас n зэргийн x-ийг үржих нь тангас квадратын нэмэх нь болчих. Тэгэхээр тангас квадрат дээр нэмэх нь танг гэдэг маань нөгөө тангастэй. Тангас квадратын нэмэх нь гэдэг маань бол үнцэн адилтгалаар хэд болно гэсэн үг. Нэгийг хуваах нь яах нь косинус квадрат болох нь. Тэгэхээр манай интеграл маань юу болно гэсэн үг. Тангас n зэргийн x-ийг үржих нь нэгийг хүн косинус. За тэгэхээр түрүүний интегралаас хэлсэн тийм. Энэ дифференциалын хоошоо ямар нэг илэрхийлэл орохдоо интеграл авч явдаг гэсэн. Тэгэхээр нэгийг хуваах нь косинус квадратын интеграл маань тангас x интеграл гэдэг. Тэгэхээр манай интеграл маань юу болчих вэ гэвэл тангасын n зэргийн x-ийг үржих нь d тангас x болно. Тэгэхээр тангас x а гэж төсөөлчих юм бол a-гийн n зэргээс интеграл авч ийнэ гэсэн үг болтойх нь шүү дээ. Тэгэхээр зэргийн интегралыг авахдаа зэрэг дээр нэгийг нэмээд гарсан зэрэгт нь яах нь хуваад. Тэгэхээр тангас n дээр нэмэх нэгийг x-ийг хуваах нь n дээр нэмэх нэг боллоо. Энэ маань тодорхой интеграл учраас хэлнэ. Дээд хэлбэн пиг бахан 4 50-аад хасах нь доод хэл тгийг 50-аад хасах нэ. За тэгэхээр тангас пиг бахан 4 дээр бол 1 байдаг. Харин тангас тэг дээр тэг байдаг. Тэгэхээр нэгийг хуваах нь n дээр нэмэх нь 1 хасах нь тгийг хуваах нь n дээр нэмэх болоод ямар ч тав тэг байгаа тэг учраас өөрөө харин багч чинь. n дээр нэмэх нэг гэж харуулчлаа зэмээр. За одоо аад нь дээрхээ ашиглаад энийг бодлоо гэсэн байна. Интеграл секанс 4 зэргээс хасах нь секанс 2 зэрэг байсан байлгүй дээ. Тэ. За багш нь 4-өөр нь бодоо явуулсан юм шиг байна. За энийг засчээ тэгвэл. Энэ 2 зэргийн секанс явахсан байна те. За секанс гэдэг маань нэгийг хуваахд косинус байдаг учраас нэгийг хуваах нь косинус нэгийг хуваах нь косинусын 4 зэргийн x-с хасах нь нэгийг хуваах нь косинус квадрат x байна. За ижил хоёр зөрүүлээ өгөх юм бол хойдтолтод косинусын 4 зэрэг нэг квадрат өгөх юм байна. Тэгэхээр нэгээс хасан косинус квадрат x өгөх нь косинусын 4 зэрэг x болж байна тийм. За үндсэн адилтгалаар 1 гэдэг маань 1 синус квадрат нь косинус квадрат учраас устдаад энэ маань юу болчихно вэ? Синус квадрат болчихно. Тэгээ синус квадратыг косинусын 1 2 квадрат болох тангас квадрат үржих нь нэгийг хуваах нь косинусын квадрат гэдэг нэ. За энэ маань нөгөө энэ дээдлийн томьёотой адилхан болдог. Зэрэг нь 2 зэрэг байх нь шүү дээ, тийм. 2 зэрэг байна. Тэгэхээр энэ маань нөгөө шууд нөгөө дээдлийн томьёогоо ашиглах гэсэн учраас нэгийг хуваах нь 1 дээр нэмэх нь яах нь 2 буюу 3-ны 1 гэж шууд харин авчихна. Эндээс а маань 1, б маань яах нь 3 болдог. За ингээд цөөрө шууд бодохгүйгээр ашиглачлаа шүү дээ, тийм ээ. Яг нөгөө интеграл маань адилхан байгаа учраас ашиглалаа. За б-р бодлого харъя. За б-р бодлого харъя. За б-р бодлого маань энийг ашиглаад бодно гэсэн. Тэгэхээр тангас 9 зэргийн x дээр нэмэх нь 5 тангас 7 зэрэг нэмэх нь 5 тангас x нэмэх нь 5 тангасын кв 5 зэрэг x нэмэх нь тангас куб байна тий. За эндээс ингээд нэг жаахан үлгэлчээ. Энд 7 ширхэг тангасын 7 зэрэг байгаа ш. Тэрийн нэгийг энэ хойно нь урд нь хонь 4-ийг энэ 5 зэргийн тангасын 5 ширхгийнхаа нэгийг нь урд нь нэгийг нь хойно ингээд 4-ийн урд нь 4-ийн бүлгэлч ингээд бүлгэлч. Тэгвэл нөгөө нэг бидний нөгөө нэг томьёотой адилхан байгаа. Тангасны 2 зэргээр илүү x нь урдаа нэмэх нь тангас x авах юм бол нэгийг хуваах нь энэ зэрэг юм байна гэсэн.
хэл маань адилхан юм чинь тий. Тэгэхээр шууд ашиг. Тэгэхээр эхний энэ нөх бүлгэлсний маань интеграл бол юу бол таарах вэ гэх юм бол шууд нэгийг хуваах нь 7 дээр нэг болох. Нэмэх нь 4-ийг хүрчих нь баг зэрэг нь 3 байгаа юм чинь хэд 5 байгаа шүү дээ. Энэ бас алдсан байх шүү дээ багш. Энийг 7 энийг 5 гэж өчгөө тий. 5. За тэгвэл юу болтойх нь баг зэрэг нь л байгаа даа шүү дээ. Харахад бол. За тэгэхээр 4-ийг хүрчих нь 5 дээр нэмэх нь 1. 1 байх нь тий. Нэмэх нь дараагийн хоёр бүлгэсний маань бол баг зэрэг нь 3 байгаа учраас 1 дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 3 дээр нэмэх нь 1 болох. Эндээс 8-ны 1 дээр 3-ны 20 нэмээд нэмэх нь 4-ний 1 нэмэх нь. За дээр нь биччихье. За тэгэхээр юу болох вэ? 24-ний ижил 24 гэхээр 3 дээр нэмэх нь 16 нэмэх нь 6 буюу 24-ний 25. Эндээс B маань бол яах нь? Бишээ C маань 2, D маань 5, E маань 2, F маань 4 гэсэн байна. За 39 дугаар бодлого маань юм байх нь. За 40 дугаар бодлого болоо дараах хялбар интегралын их функцүүд нь зөв харуулцаад байх гэсэн. За 1-р бодлого харъя. Зэргийн хасхны зэргийн интеграл ганцхан ln болдог гэсэн тийм өмнөх бодлогуудад гэж үзсэн. Тэгэхээр ln x дээр нь c буюу манай хариу 1-р бодлогын маань хариу c байх нэ. За 2-р бодлого маань хасах хоёр зэрэгс интеграл зэрэг дээр нэг нь хасхныг гарсан зэрэгт нь хуваалаа. Тэгэхээр эндээс юу болох вэ? Хасах нэгийг хуваах нь x нэмэх нь c буюу манай хариу маань a хариу болох. За 3-р бодлого маань e(x)-ийн интеграл e(x) өөрөө гэж хэлж боловч e-гийн хасах зэрэг баг. Тэгэхээр дифференциалын адилхан болох нь бол хасгаар үржүүлээд хуваагаад үгүй. Тэгэхээр хасах e-гийн x-ийн хасах dx буюу одоо өстой e-гийн хасах x зэрэг нэмэх нь c болох. Тэгэхээр манай хариу маань d хариу байна. За ингээд ойлгомжтой 4-р бодлогын b хариу гарах нь. За яг бодлолтыг харъя. Хасах зэрэг хоёр зэргийн интеграл маань зэрэг дээр нэг нэмээ гарсан зэрэгт нь хаваад. Тэгэхээр x-ийн куб дээр нь c болол таарах нэ. За ингээд дараагийн тохиолдол мөрөө үргэлжлүүлэн бодлого хүлээн авна.